За сайн байцгаана уу. Educated Talk нэвтрүүлгийн маань нэгэн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдөр бид нар Tools for Growth буюу ямар нэгэн өсөлт хөгжлийг хүсэж байгаа, өсөлт хөгжлийг авчрахаар зорж байгаа хүмүүс, байгууллагууд мэргэжлүүдэд зориулсан янз бүрийн сэдвүүдээр ярилцж байгаа. Өнөөдрийн үед бол бид нар контентоор дамжуулаад яаж магадгүй зорилтод үзэгчдтэй гэх юм уу, хэрэглэгчтэй гэх юм уу, нийгмийн бүлгүүдэд хүргэмээр байгаа ямар нэгэн мессежийг эсвэл тодорхой хэмжээгээр бий болохыг хүсэж байгаа өөрчлөлтийг бүтээлч контент дээр ялангуяа дамжуулаад хүргэж болох юм бэ гэдэг дээр бодит кейсүүд ярилцаад анализ хийгээд яг гоё энэ контентын төгсгөл гэхэд та бүхэнд одоо тийм яг хэрэгтэй гэх юм уу тодорхой хэмжээний арга аргачлалуудыг бас хуваалцахаар зориод ийм тусгай зочдыг урьсан байна. Ямар ч лээсэн зочд маань бол заавал намайг одоо би өөрөө танилцуулах шаардлагагүйгээр хүмүүс үзэгчд маань бол юу мэдж байгаа гэж бодож байна. Гэхдээ бид хэд чинь нэг тийм гоё одоо юу гэх юм аа яг үзэгчтэйгээ хуваалцах байгаа нэг шинэлэг контентын төсөл дээр хамтарч ажилласан. Түүнээс хойш хагас жил гараа өнгөрсөн байна л да. Тийм хагас жил гараа өнгөрсөн байна. Тэгэхээр зочид маань бүгдээрээ өөрсдөө өнгөрсөн хагас жилийн хугацаанд юу хийвэ? Жохон апдейт өгөөд тэгээд саний ярьсан контентынхаа хүрээнд ямар гоё арга аргачлалыг үзэгчтэй хуваалцах болох вэ яриа байдаг хөө. Тэгээд. За ханаас эхлэх үү? Ингээд үү? Монгол хүмүүс байна. За бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ бас хариуцлагатай ширийн ярд намайг дуудаж асуулсан баярлалаа. Өнгөрсөн хугацаанд бол ерөөхдөө уран бүтээл дээр маш их шургуу ажиллаж байгаа. Тэгээд миний гол хийх ажил бол уран бүтээл учраас тэгээд гоё шинэлэг, ямар гоё стилтэй, ямар мэдрэмжтэй дуунуудыг одооны байгаа зэрэгтэл сонсогчтой өгөх үү. Тэр талаараа бол нэлээд судалгаатай ажиллаад эхнээс нь уран бүтээлүүдээ хийгээд одоо гарч эхлэх гэдэл байж байна. Надгүйгээр чинь одоо хэдэн сар гарч байгаа. Тий хийж болоод явж байгаа шүү дээ. Тий, надгүйгээр дуу гарсан. Дээр нь бас Leto Music Label-тэй хамтарч ажиллаад манай залуу уран бүтээлчид RN буюу Wasabis гэ хамтлагдаг Монголын үндэсний бас хөгжмийн одоо уран бүтээлүүдийн CD-нуудыг бас студиудээр хийж байгаа. Тийм ажлуудтай л шинэ жилээр нэлээх ажилтайсан ч тийм. Дэжгүй шинэ жилээр. За. Дараагийн зоч маань. За тэрийн үед бол мэдээж одоо энэ 100-аас эхлээл 7 сарын эхнээс эхлээд одоо 16 ангиттай 16 анги. 16 ангит одоо кинон дээр ажилласан. Тэгээ сая бас нагийн продюсер хэлж байгаа. Нөө судалгаан дээр үндэслэж гэдэг шиг. Одоо бид нар ч нөө хавар хамтарч ажилласнаас хойш одоо бас Судалгаанд их судалгааг их онцолдог болоод байгаа шүү дээ. Тэр нь аливаа уран бүтээлийг хийхдээ уран бүтээлч нар бас зүгэрч орчдгүй юм л да. Тэгээ заавал судалж яах юм цаг үед одоо олсон. Тэгээ яг хийх ёстой бүтээл мөн үгүй юу? Бас өстой нөгөө хэд хичнээн үнийг хамарч болох уу гэдэг шиг тийм. Тэгэхээр энэ бүтээл нь бас одоо яг нийгмийн яг одоо байгаа бас Монголын нийгмийн дунд энэ тулгымцсан асуудлуудын нэгийг барьж авчлаа. Энэ уран бүтээлийг хийсэн. Тийм яг гэвэл одоо Монголд бол салт маш өндөр хөвтэй явд юм билээ. Гэрүүл салт тийм. Жилд салж байгаа алтан бус тоогоор одоо шүүхэр салж байгаа тоо маш өндөр байгаа. Гэтэл одоо алтан бусаар шүүхэр ороогүй салтууд бол зөндөө байгаа. Энэ маань өөрөө Монголд одоо ийм хагас хайраар хайрлагдсан тий хагас сэтгэлээр хүмүүжигдсэн гэдэг шиг маш олон иргэдийг бэлдэж ийн гэсэн үг. Энэ маань өөрөө их ноцтой асуудал болчиход байгаа юм л да. Тэгээ энийг одоо ингээд тоо баримт хэлэхээс гадна бас одоо яавал бас нийгэмдээ хэрэгтэй байх вэ? Уран бүтээлчнийхээ талаас бас хийж байгаа бүтээл талаас бидний л чадах юм тэр юм да. Тэгээ боломжоор бас нэг хүний зүрх сэтгэлд хүрчихээсэ гэж бодож л энэ уран бүтээлийг хийж байгаа. Тэгээ ямар ч байсан зураг авалтаа ингээд хийгээд сая дуслаа. Одоо монтаж руу орсон. Том үе шата тий төслийн нэг том үе шатыг дуусгасан бай судалгаагаа игээ гүйцэтгэлээ тий дараагийн түвшиндээ явж байгаа маань яг уран бүтээл хизээнээс юу үзэгчдэд хүрэх юм бэ? Одоо энэ оны 22 оны 4 сараас тий 4 сард багтаж гарч эхлэх юм. Олон ангитай цуврал нийгмийн асуудлыг мөнсөн. Тий. Агуулх нь өөрөө их чухал сэдэв болов гэж зориуд сонгосон юм. Зөв. Тэгээд бас энэ 100 битэр чи ер нь бол яг адилхан л та. Дээрээс нэг юм зүгээр нэмээд хэлэхэд нөгөө хийх гэж байгаа уран бүтээлийг хизээ яг эхлэх юм болоо гэж бас хүлээгээд байдаг нэг зүйл байдаг. Нэг гоё уран бүтээл хийгэнсэн гэж зорьсон мөртлөө яг тэр нь гардгүй ч гэдэг юм уу тийм хэцүү цаг үе байдаг шүү дээ уран бүтээлчтэй хувьд бас бусад салбарт ч бас адилхан л тийм байдаг л хэл та.
цаг хугацаанд одоо болцсон болов гэж бодоод би сэргээж дөрвийг хийхийг одоо зунаас хойш л ятгаж байна. Миний их том ажил бол одоо бас өнгөрсөн 6 сарын хугацаанд хагас жилийн хугацаанд хийсэн бас их том ажлын хувьд бол одоо ерөөсө сэргээж дөрвийг одоо удахгүй хийя гэдэг энэ саналыг бол нэлээд ажил хэрэг болгосон. Тэгээ удахгүй бас хүүхэд залуучууд гэлтгүй Монголын ард түмэн сэргээж дөрөв гэсэн гоё бүтээлтэй ойрын 1-2 жилийн хугацаанд бас уулзчихсаа л гэж бодож бас нэлээд дулгуу зорилоо. Ямар гоё. Тий. Наад дээр чинь бас нэг гоё жижигхэн санаа байна шүү надад. Тэр тал дээр тэгвэл их судлаа. Тий. Судалгаатай үзье те. Зөв. Манай X төсч ирдээс юм байхгүй. Одоо яг бид нар их гоё юм яасан шүү дээ. Хаварч яг нөлөөллийн контент гэдэг одоо тэ төрийн албаны хаагчдын ёс зүй одоо эрх зүй одоо дээрээс нь одоо хүнтэй харилцаа тэ нийгэмтэй одоо яаж холбогдох хэвтэй хамгийн их нийгэм буюу одоо хүмүүстэй иргэдтэй харьцаж байгаа ажилчид одоо албан хаагчд бол мэдээж төрийн албан хаагчд тэ эдний ёс зүйд нийцсэн уран бүтээл хийя гэдэг шиг одоо бид нар чи X2 production бол бас л өөрсдөө анх удаа л тэнд одоо яг ингээд төрийн албан хаагчдтай уулзахын тулд бас мэрэгжлийн судалгааны багийнхантай хамтарч ажилласан нь бидэрт өөрсдөө би эргээд ингээ харахад X2 production яг тийм албан ёсны одоо хүний нөөц судалгааны баг байдаггүй ч гэсэн өөрсдөө тэрийг олоод авсан байна гэдэгтээ бас их баярлсан баг. Жохон ч гэсэн тийм 100% биш байх уу угаасаа. Тэгээ 50-60% гэдэг чинь л базар манаас та том юм байхгүй. Би тэрэнд их баярлж байсан. Дандаа судалгаатай бид ажиллаж байсан. Хөтөлч нар ч бол одоо зүгээр ч нэг эмоц орчих юм хийчихдгүй шүү. Тийм үү? Судалж яаж. За нэг уран эмоц хийдэг хүмүүс байна. Байна. Судалгаа гэдэг чинь одоо ганцхан уран бүтээл төдийгүй бүх салбар. Тийм. Манай энэ Educate Talk-оор бид нар бүгдэн ингээд судалгаатай холбоотой. Тэгээ судалгааны ач холбогдол нь юу юм? Одоо жишээлх юм бол шинэ арга аргачлалууд юу гарч ирж байгаа ингээд нэг тусдаа дугаар бас бэлдсэн байгаа. Тийм. Энийг бол ер нь ямар ч салбарын ямар ч хүн үзчихэд бас сонирхолтой. Тэр чинь бас нэг үзчихмээр юм байна та тийм санаа ууштай хэрэгтэй зүйл байгаа их гэж бодож байна. Тэгээд бид нар нөгөө хүмүүс үзчихэд энэ ямар уран бүтээл дээр юм уу те контент дээр юу яриад байгаа юм бол өөртөө ойлгоод байдаг. Гэж магадгүй. Тэгэхээр товчхон танилцуулахад бид одоо те энэ ширээн сууж байгаа баг болон мэдээж бусад өөр мэрэгжлийн хүмүүс орж ирсэн. Манай төслийн багийнхан ажиллаж исэн. Юу вэ гэхлээр яг Японы засгийн газрын санхүүжилттайгээр те нөбийн хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлжсэн төслийн хүрээнд болохоор яг төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх те илүү нөгөө иргэдтэй хурц ажиллах хандлага одоо эрэг болгох тал дээр хүний эрхийн одоо нөгөө ганцхан мэдрэмж биш ер нь мэдлэгийн хувьд ч гэсэндээ те дээшлүүлэхдээ яаж илүү тийм энэ одоо энэ чинь нэг төрлийн мэдлэг боловсрол гэл ингээл яриа явж штэ тий мэдлэг боловсрол гэл ирэхлээр магадгүй нэг тийм хөвссөн тахимаар сургалт ордог ч юм уу эсвэл одоо сүүлийн үед онлайнаар орж байгаа ч гэсэндээ заавал нэг онлайн хэсэгтээ юу гэдгийг нэг тийм ингээл дор хажныг цаг үргэлжилдэг ч юм уу ингээд нэг тогтсон хэв шинж байгаад байдаг байхгүй тэрийг яаж арай өөрөөр тий өөрөөр хийх вэ энэ уран бүтээлчд маань та бүхэн маань бол одоо магадгүй судалгаатай гэдэг ч юм уу мэрэгжлийн гэдэг байгаа энэ хүмүүсээс илүү олон хүмүүст ганцхан оюун ухаанд нь биш одоо зүрх сэтгэлд нь чадаад байна. Тэгэхээр бид нар энэ ч одоо ер нь бол сүүлийн үеийн юу гэдгийг нөгөө бид нар өсөлт хөгжилт хэрэгтэй аргачлалуудыг ярих гэдэг шүү дээ энэ контентээр. Тэгэхээр тэрэн дээр бол ингээд салбарыг хооронд нь нийлүүлээд те англиар бол нэг мультидисциплинери гэдэг юм л да. Салбарын давуу талуудыг нийлүүлж яагаад яаж дундаас нь илүү үр дүн гаргаж ирэх вэ? Яаж зардлыг хэмнэх вэ? Те яаж инновац шингээх вэ гэж ярьж байгаа. Тэгэхээр бидний энэ ажилласан тэр хүний эрхийн цуврал боловсролын бүтээлч контент те жоохон урт нэртэй урт юутай тодорхойлолтой энэ контент маань бол одоо ингээ хагас жилийн дараа ч гэсэн харж байхад төрийн албан хаагчдыг ямар ч салбарын хүмүүс үтсэн байсан те тэндээс өөрсдөө ингээ ухаалыг олж аваад гэдэг ч юм уу те за магадгүй бид нар бол тэнцээ чинь за би детальчсан одоо юунуудаа мэдээллүүдээ бол та бүхнээр өгүүлээ явчих учраас тэрийг тайлбарлахгүй. Ер нь бол ямар ч лээс үзлээ гэхэд өөрсдөө заавал ямар нэгэн зүйлийг шингээж авч чадчихээн тэгээд цаашаа жишээлх юм бол ямар нэгэн бодогдуулж орхиж чинь те тэгээд өөрчлөлтийг авчрах хамгийн гол нь боловсрол мэдлэгээр одоо ингэ дамжуулаад ямар нэгэн тийм эерэг өөрчлөлтийг гэдэг ч юм уу авчих гадаа штэ авчирч чадчихээн гэдэг одоо тийм эргээд комментиг бид нар авч чадсан учраас бас айгүй тийм инновац гэсэн бүтээл болж чадчихъя гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ дээр магадгүй таад маань те яг ямар одоо жишээлх юм бол албан хаагчдад зориулаад ямар контент хийцэн гэдэг талаараа товчхон манай яг энэ контент дээр ажилласан судалгаан дээр маань те продюсер студийн N11 студийн продюсер штэ манай Душнагийн бас
продюсер талаас судалгаан дээр бид нартай бүр судалгаанаас нь анх эхлээд цуг ажиллаад X2 буюу бас Тэнгэр production гэж гисэн нэрээр та бүхэн маань явдаг. Одоо бид нартай хамтарч ажиллах боломж олгоход бол энэ production-ны зүгээс та бүгд маань бас жишээлх юм бол ажиллаж байхад те өөрсдөө юуг онцолж харж яв гэдэг нэг тийм яг одоо хуваалцмаар байсан гэх юм уу да зүйлсээ хуваалцсан явчих хөө. За тийм. Ер нь бол анх нагийн нэг өдөр яриад яг энэ саналыг тавьсан. Тэгээд би хамгийн гол нь бас нэг нөлөөллийн контент гингүүд их сонирхож бид тэр хүлээж авсан. Тэгээд X2-ээр орох байвч одоо бас X2 маань тодорхой хэмжээний өөр ажилтай байгаад амжихгүй байгаад тэгээд Тэнгэр production буюу бид тэрийн одоо 5 дугаар бүтээл саяны одоо юу гэдэг олон ангит кино хийж байгаа Тэнгэр production-аар авч ирсэн л дээ. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой байсан зүйл нь юу вэ гэхээр төрийн албан хаагч нарын одоо ёс зүй тэр одоо зүйлд нь одоо нөлөөлөх ёстой гэтэнгүүд сонирхоод эхэлсэн. Үгүй яагаад болохгүй биш. Тэгэл да. Наач яг бидний хийдэг чаддаг юм байна гэд анхандаа бол саналаа өгсөн тийм. Тэгээд ер нь бол тэр санал маань нэгдсэн үндэсний байгууллагаас бас дэмжигдээд биднийг сонгосон юм байлээ л да. Урд нь юу хийжсэн туршлага юу бүгд хил ах тэр бас нарийн цаанаа их судалт юм байлээ. Ер нь судалгаан дээр л үндэслэж одоо бид бүхэн сонгогдсон байх гэж бодож байна. Тийм бид бүхэн чинь нөгөө анх сонгогдоход ерхий чиглэл өгсөн. Тэгээ боловсролын нөлөөллийн контент хийя. За бүтээлч тийм контент хийя. Тэгээ тэр нь болохоор яг нийгмийн одоо яг фронтод ажилладаг хүмүүстэй хамгийн ойр ажилладаг тэр хүмүүст хандсан ёс зүйтэй байх одоо төрийн ажилтны тэр этик ёс суртахуун тэр хандлага тэр юмнууд нь бид өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэсэн нэг чиглэл өгөөд бид бүхэн энэ дээр яаж ажиллавал хүмүүст маш олон хүмүүст маш богинохон хугацаанд хүрэх боломжтой юм бэ гэдэг арга замыг бид нар хайж эхэлсэн байхгүй. Энэ төсөлд бас ингээд хамтарч ажиллаад би бас шалгараад би чинь бас судлагдаад өөрөө бас судлагдаад шалгарсан тийм. Тэгэхээр энэ төсөлд орж ажиллахад бол маш их сонирхол татсан. Тэгээд хувь хүний нөгөө нэг үзэл бодол чанар бас их нөлөөсөн байх гэж боддог. Ямар нэгэн байдлаар нийгэмдээ нэг юм нөлөөллийн нэг юм хийчих юмсан, эрийг нөлөөллийн юм хийчих юмсан гэдэг давхар яг юм өөр хийдэг уран бүтээлүүд ч гэсэн би хар бараан болохгүй юм дуулаад авахыг хүсдэг. Дандаа гой гэгээлэг нэг дандаа гой хүнд итгэл найдвар өгсөн тийм гой уран бүтээлийг хийхийг зорддог. Тэгээд тэр талаараа маш их сонирхол татчихсан. Тэгээд миний хувьд болохоор тэр үндсэн чиглэл байгаа шүү дээ, тий. Боловсрал нөлөөллийн контент бүтээлч байна. Бүтээлч тэгээд дээр нь бүтээлч байх хэрэгтэй. Тэгэнгүүт тэгээд бид нар судалгааныхаа ажлыг эхэлсэн, тий. Тэгээд судалгааныхаа ажлыг эхлээд хамгийн ойр буюу иргэдтэй хамгийн түрүүнд ажилтдаг хүмүүс юу юм бэ? Хорооны нийгмийн ажилт руу нэлээд бүр гүнзгий орж, тий. 7 хоног болгон бид нар судалгааны төрөл бүр уулзалтууд хийгээд хилцүүлэг хийгээд ингээд судалгаанууд аваад явцад бид нар юу яахгүй юм бэ? Зөвхөн нийгмийн ажилтан буюу тэр төрийн албан хаагчийг болохгүй байна. Энийг ингэж цас гэж ерөөсө болохгүй юм байна. Яагаад гэвэл тэр нийгмийн ажилтан төрийн албан хаагч яагаад тийм хандлага гараад идэг гэдгийг бас судлах хэрэгтэй юм. Илүү том зургаар нь харах шаардлагатай болоод ирсэн. Тэгэхээр тэрийг үзсэн энгийн үнч байсан тэр нийгмийн ажилтныг үзсэн энгийн ард байсан нийгмийн ажилтан байсан ч тэр хоёулаа 50% тий ойлголцтой илүү их авах нь чухал юм байна гэдгийг тэн дээрээс бас олж харсан байхгүй. Тэгэхээр тэр контент тэр бүтээлүүд дээр одоо тэднийг амилуулж гисэн одоо манай багийнхан ингээд байж байгаа. Энэ дээр гэхдээ яг шинэлэг нь юу байваа гэдэг дээр ер нь бол яг бид бол энэ саналыг хүлээж аваад манай бараа маань ямар ч үс одоо саналаа өгöd үзээд бас сонирхолтой юм байна гэдэг. Тэгээд одоо ямар ч үс шалгаруулалтанд бол тэнцээд зоригшуулуудад орсон бас л судалгаанаас л эхэлж байгаа. Тэрнээс өмнө бас нагийн маань нэлийн их судалгаа хийгээд ийм байт юм. Бид одоо гардаж хийхин тулд бас магадгүй тэр дөрвүүдээ сонгохын тулд яг ямар одоо дөрвөн салбарыг сонгох вэ гэдэг тийм. Ингээд ирэнгүүт бид судалсан судалгааныхаа үндсэн дээр ярилцж байгаа багш цагдаа нийгмийн ажилтан эмч гэдэг ингээд ийм дөрвөн одоо нийгмийн салбарын хүмүүсийг сонгож ажиллах болсон. Тэгээ ингээд эрэхтэн зэрэг бол судалгаанаас л харагдсан л та дандаа эстонагийн хэлгээр муулаадын гэдэг бол маш хэцүү. Шүүмжлэх бол их амархан. Ч тийм ямар нэг юм тий. Тэгээ ингээд ирэхээр ер нь одоо манай байгаа нийгмийн байгуул. За тэгээ
хөгжлийн төвшин, хүмүүсийн ухамсарын байдал те. За нийгэм эдийн засаг санхүү холбогдохгүй юм гэж юусэн байхгүй. Энэ бүхнээс шалтгаалаад ер нь айлуулгаар хийх гэж бүтээх гэж оролддсон байх гэдгийг нь бол мэдэрч байгаа. Айлуулгаар сайн ажиллах гэж тэд нар маань тийм байна. Өөрийнхөө өгсөн боломжоор тийм. Өөрсдийнх нь сэтгэлээс, өөрийнх нь мөн чанараас шалтгаалгүйгээрс олон тэрийг муу юм шиг харагдуулах олон шалтгаанууд байд юм байна. Гэдэг үднээсээ бид нар бүгдээрээ ярилцж хагаад ер нь шүүмжлэж одоо яхасаа илүү чи бол сайн ажиллаж байгаа. А чи бүр сайн байх боломж чамд байгаа гэдгийг одоо хийх зүв юм байна гэдэг ярилцж байгаад ямар ч байсан нөгөө өөрөөгөө тим стратеги гаргасан тийм. Тий. Юу гэдэг лээ манай өөрөө чи анхаар зонсын анзаарч тийм. За ингээд одоо дөрвөн сэдвээ сонгож ажилласан. Дээрээс үндэслээд бас одоо бид нар бол яг өөрийнхөө дотоод жишээ нь би бол уран бүтээлчийнхээ хувьд бол өөрийнхөө дотор эмзэглэж байгаа сэтгэл зовж байгаа юм талаас нь бүтээлээ бол барьж явдаг л да. Тэгвэл илүү их шуналтай, их эмоцтой, их илүү олон цагаар ажиллаж гэдэг шиг энэ дээр дурлаж шунахад хэрэгтэй л байдаг тий. А энэ контентын дараа ягаад ч юм яг нариндаа бол бас энэ 16 ангит кино бас энэ контентоос л болж ургаж гарсан болов гэж бараг тэр ярьж байгаа. Одоо зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүү хувь уран бүтээлч бид нар ч гэсэн тийм ээ одоо бас энэ нийгмийн хүний эрхийн харилцаан дээр энэ маш олон зөрчигдөж байгаа бас бидний энэ харилцаанууд нүгүүлгэж байгаа юмн дээр бас сэтгэл зориулж уран бүтээлээ бас тийш нь чиглүүлж ажиллах нь зөв юм байна шүү. Болжгүй бас энэ одоо ингээд нийгмийн ажилтнаа тустай байд юм байж. Тийм ээ эмчгээд одоо ингээд байд юм байна. Цагдаагээд одоо ингээд төрийн байгууллага ажиллах байж идэв. Хажуугаар нь одоо бид нар бас их тусдын болох хэрэгтэй юм байна. Гэж бас тэндээс хувь бүтээлчийн бас өөр өөртөө дүгнэлт хийж бас шүмжлэлтэй хандсан. Тэгээ хоёр гэвэл бол энэ бол маш зөв одоо контент хэлбэр рүү орж ийнэ гэж миний хувьд бол бас харж байгаа юм. Яагаад тэгэхээр ер нь ямар ч лекц ухуулах сурталчилгаа яриа наас илүү дэлгэцийн урлаг гэдэг чинь хүнд хүртээмж нь маш өндөр очдог. Хүн нөгөө те яг нүдээр харж мэдэрч ингэж авдаг учраас эмзэглэл нь илүү тусдаг. Ухаарл нь илүү байдаг. Тэгээ энэ дэлгэцээр дамжуулж тэр нөлөөллийн контентийг хийнэ гэдэг бол хамгийн зөв. А тэгээд ер нь бол одоо бид нар л ингэ ярьдаг шүү дээ. Одоо за 430-аас нэг лекцтэй гэхэд одоо нэг энэ лекцэн дотор хэдэн үнийг цуглуулад хэдэн удаа хуралдаад 400-ны заалтай гэхэд одоо 4 удаа хурлж ижил 1600-ыг багтаах юм биз дээ. За гэтэл одоо энэ дэлгэцийн нөгөөх нь бас хэр үнэтэй байх уу бас тийм. Дэлгэцийн контент бол ерөөсөө тэгэл хэдэн мянгаараа хүмүүс л ингээд тийм шүү дээ. Маш одоо хурдан хугацаанд хүрж байгаа учраас хүртээмж нь үр дүн нь илүү байгаа. Одоо манай энэ контентер их чинь дөрвөн цувралч нь миний одоо харснаар гэх юм уу айгүй олон суугуудаар бас цаашаа тарагдсан л да. Ямар ч лээс нийтдээ нэг 2 сая гарan тий үзэлттэй. Тэгээд цаашаа жишээлх юм бол яг зорилттой байдлаар төрийн албан хаагчдын сургалтуудын өмнө өгдөг ч юм уу тий тодорхой хэмжээгээр үзүүлээ тэндээсээс комментиг нь аваад явж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол 2 сая хүн жишээлх юм бол тий саяны нөгөө хандлагын талаар хичээл орно гэвэл юу болох вэ тий цаг хугацаа зардал мөнгө цуглуулж байгаа тэгэхээр хичнээн цаг хугацаа авахгүй. Хоёр тэгвэл зардал хүмүүндээ тий тэр олон хүнийг одоо жишээ 2 сая хүнд үзсэн байна. Тэр 2 сая хүнд үзүүлэхийн тулд тэр бүгдийг 2 сая удаагийн зардал нь юу байх вэ? Ингээд нөгөө талаар бол нөгөө үр дүн одоо сэтгэлд хүрэх байдал тий хүлээж авах хандлага энэ ч өөрөө маш чухал. Ингээд одоо хүн ярихыг бол мартчихдаг. Ингээд л чихний хажуугаар өнгөрөөл тухайн үед нэг 30 минут лекц сонсож байхдаа нэр нь тийм шүү гэж л гарал мартчихдаг байхгүй. Нүдээр үзээд сэтгэлээр эмзэглээд мэдэрсэн юмыг хүн юусаа мартдаггүй. Ингээд байгаад идэг. Тэгэхээр энэ одоо нөгөө бидний одоо хамтраад хийсэн нөгөө бүтээлч боловсролын нөлөөллийн бүтээлч контент маань дэлгэцээр дүрсээр хүн төрж байгаа нь одоо хамгийн чухал их чухал аргачлал байсан. Маш богино хугацаанд зардал хэмнэсэн үр дүн нь бол өндрөөр нэмэгдүүлж чадсан. Тийм. Гэтэл манай одоо зөвхөн одоо энэ төрийн одоо байгууллагуудаас гадна өшөөл одоо хуулийн байгууллагууд байна. Тэ хүний эрхийн тухай янз бүрийн л одоо олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд ингээд янз бүрийн байгууллагууд маань ажиллаж байгаа шүү дээ. Ийм маш ихээр хийдэг шүү дээ. Яавал хүмүүст ойлгуулах вэ? Энийг л ойлгуулчмаар. За нэг шинэ юм хууль гарлаа гэхэд энэ хуулийг яаж хүмүүст ойлгуулах вэ? За нэг ийм шинэ одоо юу нөгөө ичээ санаа одоо юу гэдэг ийм нөлөөллийн юм хийлэхэд яаж нэг дандаа л голчлон л одоо миний анзаарснаар бол семинар, лекцэрлэх одоо хүмүүст тэгэл ийм хууль сурталчилгааны материалууд тавиал энд хийдэг л дээ. Одоо тэгэж хийхээс ч өөр арга алга. Тэгтээ энэ дүрслэлээр
одоо ийм контентоор энэ бүгдийг ойлгуулвал илүү юм а гэдгийг л одоо би сайн ойлголоо. Тийм бид нар бас тэгээд энэрийг хамтаач хэл гэж уриалгаар харин яг үнэ сая болохоор нөгөө яг таны саний хэлж байгаагаар эн чинь чиг хандлага яриад байгаа байхгүй тий одоо илүү шинээр гарч ирж байгаа гэх юм одоо бид нар нөгөө ковидын дараах шинэ нормал гэдэг шиг тий шинэ нэг л гэдэг шиг энэ үед угаасаа ажиллаж амьдраад ирэхлээр окей тэгвэл ямар шинэ аргачлалуудаар тий урд нь хийдгээс яаж арай өөрөөр магадгүй илүү үр дүнтэйгээр ажиллаж болох юм бэ гэдгийг бид нар ингээд анализ хийгээд магадгүй зарим нэг бодит кейсүүдийг ярихаар энэ цуврал одоо контентийг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр жишээлх юм бол яг ярьлаа сая яг хөө миний хувьд одоо өөрөө бас нийгмийн инновацийн тий судлаач байгууллагын үйл ажиллагаагаар дамжуулаад ингээ нийгмийн инновацийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд явж байхад бид нар гол нь жишээ за энэ инновац гэсэн шинэлэг болсон гэдгийг юугаар хэмжих юм бэ гэдэг багхгүй. Тэгээ тэрэн дээр яг нагийн төрөний тий бидний яриад байгаа шиг зардал хэм нэгдэж байгаа мó хугацааг нь хэмж чадж байгаа мó тий тэгсэн мөртлөө үр дүн нэмэгдүүлж байгаа мó гэхээр ерөнхийдөө саний ажилласан тэр хүний эрхийн боловсролын бүтээлч контентэд бол энэ шин чанаруудыг хангаад байна гэж хараад байгаа. Тэгэхээр магадгүй одоо ингээд үзэж байгаа бусад янз бүрийн мэрэгчлэнүүд гэдэг юм уу янз бүрийн салбарын хүмүүс тэгвэл окей бид нар яаж илүү тэгвэл бүтээлчээр тийм магадгүй контентын инновац шингэсэн контентээр дамжуулаад өөрсдийнхөө хүргэх гээд байгаа мессежийг байдаг ч юм уу танилцуулах гээд байгаа янз бүрийн үйл ажиллагаагаа байдаг ч юм уу те бий болох гээд байгаа өөрчлөлтөө би одоо гаргаж чадах юм бэ гэж бодож байгаа шүү дээ. За тэгвэл мэдээж хэрэг хамгийн эхлээд юу лээ гэдэг шиг судалгаатай эхэлнэ те. За судалгаатай эхэллээ. Тэрний дараа юу болсон бэ? Та хэдийг бол төлөвлөх процессыг бас нэлээ одоо юу тийм эдрэгтэй гэх юм уу те. Төлөвлөлтөнд нэлээ яасан те. Гэхдээ ерөөсөө л ингээл дөрвөн одоо сэдв сонгогдсон шүү дээ. Цагдаа эмч сая одоо ингээл нийгмийн ажилтан гэл ингээл дөрвөн сэдв сонгогдсон. Энэ дээр ерөөсөө яах ёстой юм бэ гэдэг чиг хандлага бид нар авцсан шүү дээ. Зорилгоо авцсан. Тэдний одоо иргэдтэй харьцаж байгаа харилцаан дээр өөрчлөлтийг өшөө илүү одоо гаргая. Өшөө илүү сайн тийм үү сайнаас нь илүү болгоё гэж тийм сайнаас нь илүү болгоё гэж. За тэгжсэн тэрэн дээр ингээд анх ажиллахад бол давай ёстой наадах шиг ч амарх юм байхгүй гэж бид нар бол бодож орж ирсэн. За тэгээд судалсан л та. Тэгтэл бас эмчээ судалсан, цагдаагаа судалсан. Тэгсэн чинь өшөө илүү бодох хэрэгтэй юм байна тийм. Яагаад вэ гэхээр бид нар одоо ингээд дандаа сайныг үзүүлээд байвал тэгээ бид нар угаасаа сайн юм чинь гэдэг энэ хандлагыг өсгөх юм байна тийм. Гэтэл сайныг үзүүлэхгүй байж болохгүй тий. Сайжруулах зүйлс байгаа шүү дээ. Сайжруулах зүйлс байгаад идэг. Тэгэнгүүт энэ дээр нь тэгвэл юун дээр нь алдаад идэм тэрийг нь үзүүлчихье гэх тэгэнгүүт хүү болохгүй шүү гэл. Хурал болгон дээр л тэгдэг бид нар. Байнга л одоо тэр үе чинь хийж болохгүй шүү гэл тий. Ингэж хийж болохгүй шүү. Гү тэгэд яах юм бэ? Бид нар энэ хүмүүсийн алдааг нь та ийм буруу зүйл хийж байна төрийн албан хаагчаа одоо эмчээ тий одоо цагдаа та энэ хүмүүст ингэж харьцаж болохгүй гэдэг ингэж үзүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэх юм бол бас болохгүй. Наа чи хүний эрхээ бас өөрт цагдаагийн бас эрхийг бас ингэж бид нар бас ингэ хамаагүй ингэж харуулж болдгоо маа болохгүй гэх. Ингэнгүүт л одоо өшөө яаж хийх ёстой юм бол тэр нюансыг олох амар хэцүү. Тэр нөгөө л нэг балансыг л барих хэрэгтэй болчиход байгаа байхгүй тий. Тэгэнгүүт сүүлдээ яг бид нар зохиолоо бичиж байгаад өөрсдийнхөө дунд ингээ батлагдсан зохиолоо яг тухайн сегментийн хүнд нь хэд хэдэн хүмүүсийг одоо цагдаагийн зохиолоо жишээлбэл хэд хэдэн одоо хурандаа тий одоо манай продюсерыг олж ирсэн 2 3 хүн за дээрээс нэмэгдсэн бас өөр одоо танихгүй бас нэг өөр хүмүүсийг цагдаа нарыг тий хүчний байгууллагынхныг оруулж ирээд төлөвлөгөө туршиж үзсэн зохиолоо уншиж үзсэн үзүүлсэн л тий тэгэнгүүт тэдэрт янз бүрийн санаа оноо гарч ирж байгаа. Үгүй наа чи одоо ингэж болохгүй цагдаа нарыг ингэх юм бол наа чи ингэж харуулж болохгүй тийм ч болохгүй штэ гэж ингэж байгаа байхгүй. Тэнгүүт энэ чэнэс нь энийг нь авах юм байна. Энэ дээр бид нар алдсан юм байна. Одоо энийг нь тэгвэл яаж өөрчлөх вэ гэдэг юмнууд гарч ирж байгаа байхгүй. Тэгээд жишээлбэл зүгээр ингэж сонсоход одоо миний бичиж авсан тухайн үеийн бүр ингэж ярианууд хүртэл надад байгаа байхгүй. Талаар би нэлээд нухацтай сонслоо. Нийгмийн ажилт ярьж байгаа. Энэ зохиомж нь бичсэн нийгмийн ажилтан байсан үнэ үгүй. гэж бодогдтол нэрээ судалгаагаа яг тийм. Миний өдөр тутмын амьдралыг яриад дуусгач. Ингээд бид нар олон одоо хурал хийж олон хүмүүстэй ярилцаж нөгөө судалгаа хийж те ингэсний үр дүнд сүүлийн одоо энэ моментн дээр энэ хүнээс ийм хариулт авч байгаа байхгүй. Тэгэнгүүт яг болчих. Одоо энийгээ дүрсчүүлээгээд ингэж баталж яана л та. Тэгээггүй бол хамгийн анхны ойлголтоор бид нар судлаагүй байсан бол өөрөөр хэлбэл манай баг маань судалгааны
баг бас орж ирээгүй байсан болвол те манай продюсерийн баг орж ирээгүй байсан болвол бас төслийн менежментийн багууд те менежментийн багууд орж олон талын хүмүүс хамт тэгсэн бол бид нар бас өнөөдрийн одоо энэ амжилтанд бас хүрэхгүй л байх юм байна. Тэгэхээр ерөөс альва зүйлийг хамгийн эхлэл нь бид нар зохиол гэдэг бол зохиол бичгээс өмнө судалгаа байгаа байхгүй те. Тэгээ саяных дээр яг л ингээд тийм төслийн эн чинь өөрөө нөгөө төсөлөөсөн учраас за судалгаатаа явсан те төслийн хувьд төлөвлөгөөгөө туршсан. Энэ би туршсан хэсгийг бол айгүй онцлмаар санагдаад байгаа байхгүй. Яг бид нар чинь ингээд хэдэн оног түрүү нөгөө манай нагийн хэлжсэн шиг те нийгмийн ажилтнууд бол хэдэн 10 нийгмийн ажилтнууд дунд туршаал цагдаа бол манай production багийнхан бол бүр ингээд яг өөрсдөө жишээлх юм бол нүдэнд нь харагдал уншаал ингээд туршаал те туршаасныхаа дагуу жишээ энийг нөгөө хэрэглэгч төвтэй төлөвлөлт гэдэг ч юм уу те одоо төслийн менежментээр тэгж нэрлээд байлаа гэж бодоход яг хэрэглэгч төвтэйгээр төлөвлөлтөө хийгээд хэрэглэгчийн одоо санал хүсэлтэн дээр гэдэг ч юм уу те уялдаатаагаар бас тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийгээд тэ тодорхой хэмжээгээр яаж үр дүнгээ илүү нэмэгдүүлэх вэ? Тэгээ гүйцэтгэл рүү орсон. Тэгээ гүйцэтгэл дээр магадгүй яг гүйцэтгэлийг гардаж хийсэн тэ багийнхан дээр одоо яг тухайн үед жишээлх юм бол саяны хэлж байгаа бидний тэр маш одоо олон хоног судалж төлөвлөж турсны үндсэн дээр ингээ гүйцэтгэлээ хийж яхад тэ магадгүй хуваалцмаар байсан. Тийм зүйл юу байсан бол тийм сонирхуулууштай. Яг хэцүү үгүй. Сонирхуулмаар. Сонирхуулмаар, хуваалцмаар. За. Найруулагч. Одоо судалгааны явцад их сэтгэл эмзүүлмээр түүхийг чиг сонсож явлаа. Бас их үнэхээр баярлалаа. Саяын дээр залуу бол миний өдөр тутмын ажил бол яг ингэж өнгөрдөг гэж ярьж л байгаа тийм. Тэгтэл одоо баярлаж бахмаар ажиллаж бас их таарч явлаа. Ер нь бидний сонгосон дөрвөн юм салбар бол яалчгүй л одоо хүний эрхийн харилцаан дээр үйл ажиллагаанд суурилсан учраас одоо санаатай бөгөөд санамсаргүйгээр хүний эрхийн асуудлыг хөндөгдөж идэг. Тийм та нөгөө эмчийнхээ гоё яриадсан шүү дээ. Нэг хэцүү тийм юм байлээ. Тэгээ яг хуу эмч нар маань ч гэсэн одоо эмч нарын юм хийхэд бол бүр хамгийн их хүнд байсан. Гэхдээ эмч нар чи ерөөсөө л өөрсдөө дандаа хүний амийг л аврах гэж байгаа хүмүүс байтал. Бид нар өшөө сайжраач гэдэг талаар амар юу байгаа байхгүй юу? Бас юм. Тийм биз дээ тий. Та нар бас нэг алдаа дутагдaltaй зүйл бас байгаад байна гэдэг шүү дээ. Бид нэр өөрөөр хэлбэл тийм биз дээ. Тэгэхээр тэрний балансыг барьж ингэж юу яа гэдэг бол айгүй хэцүү. Тэгэхээр энэ хараа би нэг сони юм хэлэхэд манай энийг одоо үзсэн контентыг үзсэн тухайн сегментийн хүн одоо эмчийн одоо тэр контентыг үзсэн эмч нар одоо нэг 100-аад эмчнэр үзүүлээ гэхэд тэдний ихэнх нь бас жоохон дургуулах чийж магадгүй зүгээр манай хийсэн ямиг те сайшааж авч байгаа хүмүүс бас зөндөө байна. Энэ бол яг суур хүмүүжлэлтээс холбоотой зүйл болчих байгаа бах. Тэгэнгүүт юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тэгтэл энэ бол нөлөөлнө. Ийм л контент хийсэн зулаа. Яг үнэн л хэлээ. Яагаад вэ гэхээр тэр хүмүүс чинь би нэр ийм алдаа гаргадаг шүү гэж хизээж нэгэндээ хэлдэггүй байхгүй юм. Ялангуяа монголчууд хэлэхгүй. Гэхдээ тэр хүн дараа нь ажиллахдаа дараа нь албан одоо үүргээ гүйцэтгэж байхдаа нөгөөх бидний хийсэн контент маань энд нь дохио өгж байгаа байхгүй. Анзаараад үзлээ. Хөрсөн нэг жишээ нь бол одоо миний нэг танил эмч байна л да. Тэр танай контентыг үзсэн. Маш одоо огт олж анзаарч хараагүй юм хүндсэн байлээ гэж байгаа байхгүй. Энэ та нар айгүй зөв юм хүндсэн байлээ. Эргээ бодсож би үргэлж юм алдаа хийдэг байсан байл. Тэр нь юу байлаа? Юу гэдэг вэ? Ерөөсөө манай монголчуудын одоо нэг тийм юу гэдэм бэ? Ам султай гэдэг. Уулын эмчгэн өвчтнийхээ түүхийг ч юм уу те энэ өвчтнийхээ энэ нууцыг бол хамгаалах хэрэгтэй. Энэ эрхийг хадгалах хэрэгтэй. Тэгэл магтж байгаа л муулаад байгаа юм биш одоо магтж байгаа тийм үү энэ хүнтэйгээ саймширж хагаад хүний имийг алдаад байдаг. Энэ энгийн юм шиг хүний хувийн мэдээллийг те илбэг байдаг одоо тийм дутагдал байхгүй яг үнэндээ. А гэтэл хувийн мэдээллийг л алдаад байдаг. Сая одоо дуучин хөрөөр үлзий хин ирээд явлаа. Эхнэр нэг өвчтэй юм байна. Маш би сүлтэй юм биш үү? Одоо тэр хэд хариугүй.
одоо эзэн мэд болсон баг. Хөрхий. Уг санаа зовоод байна шүү дээ. Санаа тавиад байна тий. Тийм хүн бол санаа зовоод шүү. Сэтгэл нь өвдөд байна шүү дээ. Гэтэл энийгээрээ огт би тэр хүний тухай мэддгүй байсан юм надад хэлж байгаа байхгүй. Хүний хувийн нууцыг ч юм уу тий. Хэлж шүү дээ. Танаа тэр нэг жүжигчтэй хийрээс илэг гэж байхгүй байлж дээ. Тэр хүний юг ингээ надад ярьж байгаа байхгүй юу? Тэгээ тэр хүний суул талыг ингээ ярьж байгаа байхгүй. Тэгин энэ чинь ингээд тэр хүн бол одоо албаар яриаггүй. Зүгээр л ингээ найс хайцаан дундаа хүний юмыг алдчихж байгаа. Тэнгүүд одоо тэр магадгүй хин ирээ явсан хөрхөд тийм өвчтэй байл гэдэг юм. Тэр үүдний одоо сөүлэгч юу гэдгийг те одоо хүлээн авах. Ерөөсөө тасараад аль хэдийн мэдээлэл ингээл дамжиж манайч одоо тийм сул амтаал юм байна л да. Юу гэдэг дамжиж ингээд мэдцгэцсэн байдаг. Тэгээ энэний тухай бид нар бол тэр эмнэлгийн юм дээр бол ингээд хийчихэд бол надад бол бүр нэг биш хүмүүс бол ерөөс бидний олж харгүй санамсаргүйгээр бид нар тэгдэм байлээ шүү дээ. Яг л Тэстэ нөгөө анзаараагүй зайгүйгээр бид нар тийм алдаа хийдэм байлээ. Тэгэнгүүт тэрийг үзсэн хүний одоо эмнэлгийн салбарын хувьд бол энэ одоо зөв нэг 500 эмнэлгийн салбарын одоо бүх одоо шатн дээр байдаг хүмүүсийг мэрэгчлэн тий одоо бүгдийг авчраад үзүүлэхэд бол бүгд бодно. Бодно. Бүгдээр бодно. Би ч нэр нь эртний нэг тэрний тухай ярих нь ярьсан. Манай хин эмчч бас ингэж ярьдаг шүү. Яг ингээ бүгд ингээ дотроо эргэцүүлэлт хийчээд дараа нь магадгүй ажиллаа хийж байхдаа яг нөгөө контентоо бодох. За яг тийм юмны тухай ярих гэж байна. Ийм энгийн юм шигээ бид нар саяын нөлөөлийн контент дээр бид нар зориуд гэж ийм эрхүүдийг ингэж зөрчигдөд идэг, санамсруугаар зөрчигдөд идэг эрхүүдийг болж өгөх түүхийг хичээсэн шүү дээ. Хүний эрхүүдийг тий. Тэр яг ямар эрхийг, ямар асуудлыг санамсаргүйгээр гэх юм уу зөрчигдөд байна гэдэг дээр яг одоо жишээлх юм бол Наги продюсерээ эхлээд суурь судалгаан дээр тий цэцгийн багтаа ажиллаж байхад төрийн байгууллагуудад тий иргэдээс ирдэг хамгийн түгээмэл гомдол санал нь юу гэдэг юм бэ? Тэр чинь эргээл миний эрхийг зөрчөөд байна. Эсвэл бол иргэний хувьд тий надаа ийм гомдол санал төрөөд байна гэдэг энэ суурь судалгаанаас эхэлсэн шүү дээ тий. олон жилийн хугацаанд хөвшмөл одоо тэ зан үйл гэж ярьж байгаа. Олдмол гэдэг шиг. Айгу олдны хэллэгтэй. Хөвшмөл тэндээс үүссэн тэр зүйл нь хүний эрхийг зөрчөөд идэг. Тэр нэг жижиг зүйлийг л олж харах, хүмүүсээс нь сонсох тэ одоо зөвхөн нийгмийн ажилтан биш, зөвхөн тэр дотор байгаа хүмүүс биш. Өөр яг тэднэртэй харьцаж байгаа иргэд гадаад нөгөө талд нь байгаа хүмүүсээс тэр маш олон зүйлүүдийг л цензуурлж ийж дээр нь зөвхөн харлуулад зөвхөн болохгүй байгаа талыг өөрт нь мэдрүүлээд авах биш. Нөгөөдхийн үзэж байгаа контентыг үзэж байгаа нөгөө талд нь байгаа ард иргэд үзчихэд угаасаа л ийм штэ гэдгийг биш. Аль талд нь ухаарлыг өгөх тэр нюанс баланс те тэгээ тэр нь судалгаан дээр суурьсан байх нь хамгийн гоё одоо бидний өнөөдөр ингэ сууж байгаа энэ үр дүн байсан болов гэж харж байна. Бүтээлч гэдэг тал дээр те яг түрүүний хэлсэнчлэн угаасаа одоо манай төрийн албан хаагчид маань жишээлх юм бол те харьцангуй бас цалингийн хувьд ямар байдаг вүлээ гэтэл ачаал нь ямар байдаг вүлээ гэдгийг бол ер нь бүгдээрээ л мэдчихэж штэ. Тэг ялангуяа фронт дээр ажиллаж байгаа за нийгмийн ажилтнууд багш эмчтэй цагдаа ямар хэцүү нөхцөл яаж ажилладаг вүлээ бид нар бол бүгдээрээ ойлгож ухаарж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг түрүүний манай тэ бараа продюсер хэлжсэнчлэн энэ одоо төрийн албан хаагчид маань бол 300 гаруй мянга билүү тий айгүй олон хүн байгаа байхгүй одоо манай Монгол улсын хүн амын 10% байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсээр дамжаад жишээлх юм бол энэ хүний эрхийн мэдрэмж гэдэг юм уу мэдлэг байд юм уу тий зан үлийн хандлага нь ингээд нэг одоо пунктэр гэдэг шиг те нэг төвшин ахихад л нийтээрээ маш их тийм ахиц гарах үйц байж болох юм байна гэдэг энэ хүмүүст бас айгүй хүч байгаа байхгүй те тэр утгаар нь орсон. Тэгээд ерөнхийдөө хэдүүлээ яриагаа одоо дүгнэх тал руу орох гэж байна л да. Тэгэхээр нөгөө одноо найруулагч маань хэлжсэн шүү дээ түрүү ерөнхийдөө бид нар ч гэсэндээ те урлагийн салбарын уран бүтээлчид ч гэсэндээ бид нар яагаад хүний эрхийн асуудалд өөрсдөө жишээлх юм бол өөрсдийнхээ ажиллаар дамжуулж эрг нөлөөлөл болохгүй гэж тийм нийгмийн асуудлыг яагаад хүндэж бид нар чи өөрсдөө бас нийгмийн ажилтан шиг яг би наадах гэж хэлчихсэн байхгүй юу тийм Наги орж ирсэн одоо тухайн төсөл дээр орж ирснээс хойш хэлжсэн байхгүй юу урлаг те соёлын үйл ажиллагаа үргэлж байгаа бид нар чи өөрсдөө нийгмийн ажилтан байхгүй юу гэд тийм нийгмийн одоо бүлгүүд рүү хамгийн түрүүнд хүрч идэг хүмүүсийн зүрх сэтгэлгүйнд хүрч идэг гэд тэгэхээр би харин та бүхнээс яаж одоо контентер гэдэг юм уу энэ бүтээлч үйл ажиллагаагаараа дамжуулаад
хүнд гэдэг юм уу те нийгмийн янз бүрийн одоо зорилттой бүлгүүд нь байна уу танаа үзэгч сонсогчд гэж хэлэх үү те эерэг өөрчлөлтийг бий болох юм би одоо энэ дээр саний хэлж байгаагаар за балансыг нь олоод тодорхой хэмжээгээр болж байгаа зүйлийг нь гаргаж тавилаа нөгөө талдаа энийг илүү сайжруулчул гэдэг ингээд балансыг нь олох гэдэг нэг арга ярьлаа шүү дээ нөгөө талдаа яах юм илүү одоо уйлуулах хэрэгтэй юм уу уйраах хэрэгтэй юм уу энэ дээр нэг та хэд маань өөрсдийнхөө туршлагаасаа хуваалцаач дараа нь контентоор дамжуулаад яаж энэ өөрчлөлтийг бий болгож болох вэ? Эерэг өөрчлөлтийг те. Ер нь янз бүрийн арга байгаа л да. Уураа нөлөөлнө гэдэг шиг таньж мэдүүлнэ тийм ээ. Сургана юу яа гэдэг шиг олон талаас нь чиглэж контентыг хийж болох байх гэж бодож байна. Тэгээ одоо төрийн одоо албан байгууллагууд маань одоо ямар аргаар нь тэд нар өөрөө сонголтолтой яг юуг ямар хүмүүст хүрэх гэж гэдэг нь өөрөө бас тэр нөгөө сонголтоо итгэж чухал байхгүй тийм ээ яг үнэхээр тас шүүмжлэх хэрэгтэй юм за уураж юу яах хэрэгтэй юм ухааруулж ойлгуулах хэрэгтэй юм эсвэл сургах хэрэгтэй юм сэгрүүлэх энэ ч нөгөө тэр хийцлээ арга байгууллагууд маань сонгоод тэгээд энэ дүрсний урлагаар дүрсний контентээр бол ерөөсөө юу ч хийж болно юу ч бол юу ч хүргэж болно ер нь яагаад албан байгууллагууд бизнес эрхэлж байгаа компани байгууллагууд реклам хийлгээд байт юм реклам гэдэг чинь ерөөсөө хамгийн одоо өөрсдийн богинохоо хугацаанд тэгээд маш чанартай хүрэх гэж байгаа бүтээгдэхүүнээ хүмүүст хүргэж байгаа байхгүй юу одоо хөдөлтөх гэж байгаа бүтээгдэхүүнээ тэгэнгүүт борлуулалт нь өсөж байгаа жишээтэй. Тэгэхдээ мэдээж фейлддэг зөвхөрлөлүүд байж л байгаа л да. Тэр бол судалгаагүй л компани байгаа. Зүгээр л нэг ганц нэг маркетингийн хүн гээд нэг хүн тавьсан. Тэр нь яг ясны дээр яг маркетингч энэ ч одоо сургууль төгсөөгүй ч юм уу мэдлэг боловсруулалт. Янз бүрийн хүч үзээс нөлөөлж болно те. Нөлөөлөд л ороод ирсэн ах トゥ хамаатан саданч бас байна. Ер нь бол энэ одоо амжилттай явах хамгийн одоо зөв зүйл бол ерөөсөө чаддаг хүмүүс нь чаддаг юмаа хийгээд судалгаатай сайхан үзэл хэрэгтэй. Ийм л юм шиг надад бол санагдсан. Тэгээ саяны энэ дээр болохоор би түрүүний хэлээд байсан зүйлээ л одоо яг хоо жоох урагшлаад ярьчихад энэ нөгөө нэг хүмүүс маань тодорхой хэмжээгээр шууд одоо бидний энэ контентыг үзэнгүүтээ шууд эм чин нөгөө нэг хүний нууцыг задруулахгүй гэдэл болчихгүй. Нэг удаа дахиад хэлнэ, хоёр дахь хэлнэ, 10 ч хэлнэ. Тэгтэл тех тоолондоо л бодоод байна. Яг үнэ. Тэгж жагаад болно. Энэ нийгэм чинь ингээл яваа л бид нар өдөр хоног яваад л. Энийг нөгөөдөлдөө хилээд л яваад ах юм бол энийг зүгээр ганцаараа үзэх биш бас өөрөө үзсэн бол үзээгүй хүнтэй хэлж явах хэрэгтэй тийм нөгөө хүмүүс маань хэл байх. Ингэсээр байгаад яг чиний нөгөө нэг хилдгээр зулаагийн хилдгээр нийгэм маань өөрчлөгдөөсөө л гэж одоо их бодож штэ. Тэгээ бидний хийж байгаа зүйлүүд нэрэл одоо дандаа л нийгмийн ажилтан шиг л одоо хүргэж байгаа сэдв ялангуяа одоо тэнгэр продакшн экстуци хийж байгаа юм бол эхийн тухай хайрын тухай юм хийдэг. Одоо гэр бүлийн үн цэний доктортой байх тухай одоо уран бүтээл ялангуяа тэнгэр продакшн бол 5 уран бүтээл хийсэн 5 дахь нь одоо энэ 16 ангид байлаа гэхэд доктортой гэр бүл байгаасай тий ингэж ижил одоо сайхан амьдрын шүү дээ үр хүүхэд гэдэг бол жоохон ялхантан бол эцэг ихийн буруугаас болж ингээд өнчрөөд байна тий доктортой байх хэвээр гагнагдсан гинчиг байх хэвээр гэх мэтчлэн ерөөсөө л одоо ингээд сэтгэл дэмжгэлдэг зүйлээ л хийгээл ингээл яваад идэг. Тэрийг илүү их бид нар одоо энэ одоо контенттойгоо холбож бодох юм бол илүү их судалгаатай өшөө илүү их сайхан л хийх хэрэгтэй. Тэгээд энэ контентын нөгөө ерөөхдөө бүх юм тодорхой болоод чиглэл тодорхой болоод бид нар эхэлж яхад ярилцсан байхгүй тий. За нааги яг чи уран бүтээл хийхдээ юу бодож идэв? Тий. Хинд хүрэх юм. Одоо чиний энэ хийх гээд байгаа чи яг энэ одоо орчин цагийн энэ хүмүүст тохирох юм уу? Наалтах юм уу? Тэ? Тэрийг чи яаж сонгож, яаж мэдээ тэр нийгмийн сэтгэл зүй буюу тэр сонсогчдын сэтгэл зүйг чи яаж өдөртөх гээд байгаа. Яаж тэднэрт хүрч зүрх сэтгэлд нь хүрэх гээд байгаа юм тий. Тэрийг яаж судалт юм. Гэт эхнээсээ бид нар яг тэндээс ярьж эхэлсэн. Тэгэхээр тодорхой хэмжээгээр энэ бол бидний өнөөдрийн энэ контент маань нэлээд амжилттай явсны одоо гол зүйл нь бид нар яг цаг үе олоод хийцэн байгаа гэж би харж байгаа байхгүй. Тэгээ хүн болгон энэ сошиал гэдэг юм руу одоо ямар ч рекламгүйгээр уцаа үздэг болцтой. Уцаа үзэр гэж эзэж хинж рекламдаг байхгүй. Тэгээ үздэг болцсон, ингэдэг болцсон. Тэр богинохоо хугацаанд тэрийг олоод үзэх боломжтой болцсон. Яг тийм энэ цаг хугацаанд энэ үед яг хүмүүст юу хэрэгтэй байгаа. Тэгээ үйлчлүүлж байгаа тэр нөгөө төрийн албан хаагч яг фронт ажиллаж байгаа хүмүүстэй үйлчлүүлж байгаа хүмүүст төрийн албан хаагчдаас ямар хандлага хэрэгтэй байгаа.
Тэ? Нөгөө талаасаа төрийн албаа агч өдөржингөө тэр хүмүүстэй ажиллаж байгаа хүн өдөржингөө янз бүрийн характертай ажиллаж байгаа хүмүүс орж ид ажиллахад тэ Яаж хүлээж авах вэ? тэр ард иргэд тэр маш одоо чухал байсан гэх юм уу. Тэгээ ер нь яг Тэгээд тэр уучлаарай. Тэгээд яг тэр нь цаг үе олсон буюу одоо магадгүй энэ сошиал хөгжиг байхад бид нар ингэж исэн бол зургатаар ганц тэгэл бас л нэг үр дүнгүй болчих байсан баг. Тэгэхээр яг учир шалтгаан буюу нөх хэрэглийг бий болгоход хүн хэрэгжилж эхэлдэг шиг яг энэ цаг үе олсон нэг юм зүйл байсан юм лөө гэж харж байгаа. Тэгээ ер нь бол яг бид одоо хүний эрхэл яриад байгаа шүү дээ. Хүний эрхийн харилцаан дээр суурьсан. Одоо бидний зорилтод контентын зорилтод тийм л байсан. Сэдвэнтэй. Тийм л байсан. Тэгээ эргээд би зүгээр энэний дараа ингээд бодож ирсэн би бас зулгаад бас хэлжлээсэн. Ер нь бол бас одоо хүний эрхээс гадна бүх юм хоёр талтай шүү дээ. Тийм ээ. Эрхээс гадна энэ үүргийн тухай одоо ер нь бас давхар хамт явж явах хэрэгтэй юм байна. Эрхийг л яриад идэх те. Ямар үүрэгтэй вэ гэдгийг маш их бас ухуулж ойлгуулж ярьж мэдрүүлж явах хэрэгтэй юм байна. Тэгвэл одоо ер нь одоо нийтээрээ нэг эрхээрсэн хүмүүс боллоо шүү дээ бид нар чинь. Хаал очил хүний эрх яриад чи тийм эрхтэй би тийм эрхэхгүй гэл эрхийн тухай нэг мундаг усууд ойлголцдог шоорондоо муудалцаар нэг хүнтэй үгс өргөхөд хүртэл дандаа хүний эрхийн тухай асуудал хөндөж ирээд л үгс өргөдөг гэдэг болчих. Тэгвэл өөрийн тухай ер нь яригддаггүй. Орхигдоод байгаа нэг тал нь бүртгэж ирэл орхигдоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Энэ үүргийн тухай бас магадгүй контент хийгээл тийм ээ. Ингээ ойлгуулад байх юм бол энэ чинь нөгөө эрхөөрөө угаасаа энийхээ дагуу сайжрах хэрэгтэй байхгүй. Тэр хүний эрхийн асуудал чинь үүргийн ихсээ ойлгох тусам хүний эрхийн асуудал сайжрах байх хэрэгтэй. Юм шиг надад санагдаад байна. Зөв. Нэг талын бас их орхигдож одоо ер нь энэ лекц, семинар ч гэдэг юм одоо явж байгаа нөлөөлөл янз бүрийн бүх л одоо энэ арга хэмжээний дандаа эрхийн тухай асуудал хөндөж. Чи тийм эрхтэй, ийм эрхтэй, ийм хэрэгтэй л гэдэг ингээд байдаг. Гэтэл ийм үүрэгтэй шүү гэдэг ер нь бас их ойлгуулж явах юм шүү дээ. Тэр талыг ямар хүмүүс илүү их ярьж байна гэсэн судалгаагаар 30-аас дээш насных нь л одоо 30-аас 30 болон түүнээс дээш гэж байгаа байна. Залуу үе бол арай харьцангуй бас ингээд хүнтэй хандлага, харилцаа тий энэ шал өөр байна гэж байгаа байхгүй. Нөгөө бол нэг одоо манусын үеийн залуучууд малуучууд тий бид хэдл ингээл ангилдаа гэсэн нэг ийм л нэг тийм нэг одоо ямар системийн үед амьдраад хүмүүжээд өссөн. Тэр хүмүүс л ерөөсөө нэг тиймэрхүү алдаа дутагдлаас гарах гал тэгэл машин жолоодод явж хахад манай хадам аав дандаа тэгдэг гэд нэг хүн хэлж байгаа байхгүй. Урдуур нэг машин орох гол ингэнгүүт л үгүй энийг оруулахгүй гэж ингэдэг. Үгүй та зүгээр л ингээл оруулчих л та. Үгүй муу сайн юу залуучууд дандаа урдуур дайрт ингээл. Хүн болгоныг яг нэг л хүнэрж ич авдаг. Энэ өөрөөр хэлбэл одоо биш үү? Залуучууд руугаа л хандсан маш их сайн сайхан зүйлүүдийг нөлөөллийн бүр контентуудыг бүр хиймээр байна. Тэгжээж л өөрчлөгдөн. Тэрнээс биш манусаас дээш мэш засгаад өнгөрсөн. Одоо тэднийг одоо яах ёстой бөөмөл одоо. Тийм, ерөнхийдөө болохоор яг контентын те өнөөдрийн сэдвийн хүрээнд бол ярих гэсэн зүйлээ сайхан ярилцчихлаа. Тэгээ би нэг бяцхан дүгнэлт хийгээд та бүхэн манаас магадгүй миний хийсэн дүгнэлтэн дээр нэмэх зүйлээ байвал дүгнээд энэ удаагийнхаа одоо educated talk те энэ контентээ өндөрлөө, энэ дугаараа өндөрлөө гэж өндөрлөө. Тэгэхээр ерөнхийдөө бол боловсрал те мэдлэг боловсролыг бол магадгүй ялангуяа ковидын үед бол харлаа шүү дээ. Зайнаас хөргөж болох юм байна, онлайнаар хөргөж болох юм байна. Гэхдээ нөгөө талдаа бас хэтэрхий юу гэдгийг зайнаас онлайнаар гээд байхаар онлайн орчинд байхгүй байгаа те нийгмийн бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Эсвэл бол хэрэглээгүй байгаа техник технологиос хол байгаа. Тэр хүмүүс манаас хоцрогдох гээд байна. Тэгвэл түрүүний хийсэн ч гэсэн дутмаг байгаа. Тийм. Тэгэхээр түрүүний хийсэнчлэн ямар ч сувгаар жишээлх юм бол одоо энэ боловсрал мэдлэгийг түгээдэг бай, хүргэдэг бай, тэ шинжлэх аргачлалыг ашигладаг бай. Хинт хүрх гээд байна гэдгийг айгүй сайн ойлгооч гэж тэ одоо найруулагч хэлсэн шүү дээ. Манай хүмүүс ч гэсэн тэрэн дээр айгүй акцент өгöd байна гэж би бол хараад байна. Хинт гэдгээсээ хамаараа за тэгвэл тэр хүнд хүрэхийн тулд хэрхэн тийм үү? Тэр хүний тэ хэрэгэлдэг нь магадгүй утас ээж болно, утас биш ч ээж болно шүү дээ. Магадгүй малчин хүнд бол
утаснаас илүү өөрөөр юу радиогоор гэдэг юм телевизээр гэдэг юм уу гээ явах бах л та. Тэгэхээр ер нь бол хэрэглэгч төвтэйгээр төлөвлөлтөө хийгээч гэж би өнөөдрийн энэ хэдүүлэг яриагаас тийм хэрэглэгч төвтэйгээр хэрэглэгчээ суудаад хэрэглэгч төвтэйгээр төлөвлөлтөө хий тэгж яагаад хэрэглэгчдэрээ эргээд яг хүрхнөө туршиж байгаа дараагийнхаа шат руу орж байгаа ч гэдэг зүйл яриглаа гэж дүгнэлгээд нэгдүгээр те хэрэглэгч төвтэй гэдэг одоо энэ гол одоо мессежийг өгмөр санагдаад нь хоёрдугаарт болохоор эхнээсээ бас ярьсан тал талын одоо мэдлэг ур чадвартай хүмүүс энэ төсөл дээр гэдэг юм уу те яг энэ контентын төсөл дээр хамтарч ажиллаад бас тодорхой одоо бас сайн жишээ гаргаж ирч чадсан гэж харж байгаа. Тэгэхээр салбарын мэрэгчлэнүүд магадгүй те өөр өөрсдийнхөө давуу талаараа нэгдээд сул талаа нөхөөд ингэж ажиллах юм бол илүү энэ инновац чин гарч ирэх юм шүү. Илүү үр дүнтэй байгаад ах юм шүү гэдэг хоёр дахь дүгнэлт гаргаад байна. Гуравт нь болохоор баланс гэж бүгд ярьлаа те. Бүгд ярьлаа. Магадгүй нөгөө онол практикийг хослуулна гэдэг шиг те. Бид нар энэ контент дээр за сайн зүйл нь юу байгаад байгаа төрлийн ажилтнуудын маань хувьд сайжруулах зүйл нь юу байгаад байгаа. Ялангуяа хүний эрхийн холбоотой те зөрчилтэй гэдэг юм уу хандлагатай холбоотой мөн эрх үүргийн талаарх балансыг ярьлаа. За тэгэхээр энэ баланстай бас контент дээрээ байна уу, өгөх гээд байгаа мессеж дээрээ байна уу те. Ялангуяа контент дээр бол энэ чинь өөр айгүй тийм нарийн мэдрэмж шаардаад байна шүү дээ. Тэгэхээр энэ чинь хаана нь юугаа оруулж өгөх юм бэ гэдгийг ингээд одоо шийдээд явах хэрэгтэй болоо гэдээ би нөгөө үзэгчд маань тодорхой хэмжээгээр эндээс нэг тийм дүнэлт аваад үлдээсэй гэж хүсэж байна л да те. Миний хувьд бол энэ гурван гол мессежийг гэх юм одоо дүгүн чинь та бүхэн маань бас хаалтын маягаар те ярианыхаа хаалт маягаар нэмэх зүйл байна уу санал нийлэхгүй зүйл байна уу магадгүй дүгнэлтэн дээр за би бол гурлантаа санал нийлэхгүй Бүр юу болоо явж та. Нэг ч биш. Тийм ээ тийм. Тийм санал нийлж юм байна. Мэдээж ингэснээрээ бид нар маш их одоо санхүүгийн хувьд ч гэсэн тий одоо хэмнэлт гаргаж чинь цаг хугацааны хувьд ч гэсэн хэмнэж чинь бид нар хуралдаалын тэрний хооронд одоо зураг авалтаа хийчихээ л да гэжсэн манай нөхдүүд бас байдаг байхгүй юу? Тийм би ч бас байсан юм. А гэтэл маш сайн төлөвлөж ээж нөгөө уран бүтээл рүүгээ оронгууд тэрний үр дүн тэгэнгүүт горт нь гарч ирж байгаа байхгүй тий. Нэгдүгээр одоо судалгаа хийх ёстой тэгээд одоо санхүүгээ хэмнэх ёстой үр дүн нь маш сайн гарч ирж байгаа байхгүй тий. Тэгэхгүй зүгээр ямар ч судалгаагүй нэг юм дахиад ордог гэтэл ингээл харахгүй шатлалт одоо үүсдэг ямар ч хүн үзээгүй ч юм нөлөөлж чадаагүй юм контент хийчээд манай одоо уран бүтээлчдэр одоо дээрээс нь одоо энэ зарим нэгэн одоо аж ахуйн нэгж компаниуд одоо ингээд уналтанд ороод байгаа нь ерөөсөө судалгаагүй л байдаг. Тэгэхээр маш сайн улс ортой судалгаа хийх хэрэгтэй. Судалгаа хийдэг хүмүүс гэж бас тусдаа байдаг тий тэр хүмүүстэй хамтарч байдаг юм байна. Тий олон боловсон хүчнээс бас нийлжээж альва нэгэн уран бүтээл одоо үйл ажиллагаа явуулж байгаа компани төрийн албан байгууллагууд ч гэсэн үйл ажиллагаанд доктортой сайхан явах юм байна. Тэгээ ер нь бол хамгийн чухал юм үр дүн шүү дээ тийм. Тийм шүү дээ тийм. Тэгэхээр бидний хийсэн тэр хавар хийсэн контентын үр дүн бол одоо тэр лекц семинар хэдэн удаагийн давтал лекц семинараас илүү үр дүнтэй байна гэдэг нь одоо ингээд амьдрал дээр бас харагдаад байна л. Мэдрэгдээд байна шүү дээ тийм. Үзэж байгаа үзэлтээс нь тэр уулзцаа ганц нэг уулзаад ярилцж байгаа тэр эмчнэр ч юм уу цагдаа нараас ч юм ингээд уулзаад ярилцахад мэдрэгдэж байгаа байхгүй тэр чинь та нарын тэр хийсэн юм гээд. Тэгэхээр эн чинь өөрөө яг бас энэ боловсролын одоо нөлөөллийг тэр харилцаагаа дээшлүүлэх хандлагыг ийм контентууд хийж болох нэ гэдэг нь харагдаад байна. Зөв. Тэгээ нөгөө хэрхэн вайрал болгох хэрхэн яг олон хүмүүст нийтлэл одоо нэг 50-аас 60% нь те за эсвэл 40 ч юм уу тэр хүмүүст хүрэх үү гэдэг тэр нөгөө бараагийн нөгөө нэвтрүүлгийн өмнө хэлжсэн алтан дундаж хийж байгаа шүү дээ. Тэрийг олох маш хэцүү юм шиг. Одоо 4 хүн яриас ухаад дөрвөлөө өөр үзэл бодолтой тий. А тэр 4 хүний 2-3 дахь нь яаж тэрийг алтан дундчийг тэр 3-т ингэж хүрэх үү гэдэг тэр нюанс л ер нь бол бас л их хэцүү юм байлээ. Ястай хэцүү юм байл. Тэр бол маш хэцүү. Цагдаа болгон манай ямиг үзээд таалахгүй байхгүй. Тий. Таалж байгаа хэсэг нь бас байгаа байхгүй. Гисэн мөртлөө бидний хийж байгаа зорилго юу байсан бэ гэхээр тэр нэг ширхэг цагдаад л нөлөөлье гэсэн. Тэнд байж байгаа бүх хүмүүс гэсэн чинь дараа нь нөлөөлчихөж байгаа байхгүй. Нэр би яагаад тэр хүний асуусан иргэний асуултанд
хариулцсан л бол болол байсан юм биш үү. Үгүй тэнд одоо надаас юу унчих гэдсэн болов гэж гэртээ дараа нэг тэрийг үтсэн хүн бол дараа нь бодгол авах гэж бодож байна. Тэгэхээр нөө үр дүнг хэмжихтэй бол зөвхөн лайк шеэрээр хэмжихгүй нэ л гэсэн утга байна шүү дээ. Энэ бол ямар нэгэн байдлаар одоо урт нь тухайн нөгөө контентын маань зорилтод үзэгчдэд те асуултын тэмдэгтээ үлдээж чадчихэв үү, ухааруул ойлгож чадчихэв үү, ямар нэгэн байдлаар юм үлдээж чадчихэв үү те мессеж хүргэсэн мессежээ хүргэж чадчихэв үү гэдэг бол айгүй чухал. Магадгүй бүр одоо юу гэдэг юм байгаа дургу те нөгөө нэг юу гэдэг лээ нөгөө дислайк гэдэг шиг дарсан байсан ч гэсэн тэр нь өөрөө цаад хүргэсэн мессеж маань тодорхой хэмжээгээр хүрж явах юм бол эн чинь бас үр дүн болох юм шүү гэх. Тэгэхээр үр дүн хэмжихтэй зөвхөн магадгүй контентын хувьд бол нөгөө лайк шеэрээр нь бас биш байгаад байна шүү гэдэг мессеж байгаа даа шүү дээ те. Аха. За ямар ч хэлсэн хүмүүс одоо тэ үзэж байгаа сонсож байгаа хүмүүс маань бол энэ ямар контент ярьч ба гэж бодох баг. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө бас түгээгтэй сувгууд дээрээ энэ контентуудынхаа линкүүдийг оруулъя. Та бүх маань ч гэсэндээ те хүмүүс түгээгтэй магадгүй линк нь энд байгаа шүү гэдэг ч юм уу те ийм байдлаар хэдүүлээ давхар мэдээлэл авчи. Тэгээд нээлттэй шүү дээ. Бид нар бол яг тодорхой хэмжээгээр урд нь иймэрхүү тийм харьцангуй одоо хүнд сэдв байхгүй юу хүний ирэх одоо зан үйлийн өөрчлөлт авчрах гэдэг ч юм уу энэ чинь айгүй хүнд урт хугацаанд бий болдог те түүний хэлжсэн чинь олон удаа давтна гарна олон удаа жишээлх юм бол ажил нь урт хугацаанд ажиллана. Тэгээ энэ дээр ямар нэгэн байдлаар одоо бид нартэй хамтарч ажилласан бидний одоо энэ ажиллах боломжийг олгосон байгууллагуудаас бас үр дүнд хүрлээ гэдэг тийм комментиг авсан учраас бид нараас үр дүнд хүрлээ мэдээж хэрэг олон нийтэд хүрж байгаа байдлаас нь ч гэсэн тэгж дүгнээд байгаа. Гэхдээ энийг чи илүү ингэх ёстой байсан юм биш үү ч юм уу санал нийлэхгүй хүмүүс бас байж болно шүү дээ тийм нээлттэй бас санал шүмжээ өгөөрөө бидний зүгээс ямар ч лээс энэ educated talk энэ контентыг хийсэн зорилго маань бол бид нар бас нэг юм олон салбарын хүмүүс хэр аргийн одоо юу гэдгийг нэг тийм судалгааны судлаач те инновац те бид нар одоо нийгмийн инновац нэвтрүүлэхээр ажилладаг хүмүүс байгаа ингээ уран бүтээлчтэй одоо дуучин те студийн продюсер жүжигчин найруулагч одоо production team-ийнхэнтэй ингэж ажиллаад яг бүр ингээ судалгааны төвшнгөөс нь ахуулаад магадгүй эхлээд судалж гаргаж ирэнгүүтээ энийг хийгээд өгөөч гэдэг байсан байж магадгүй тэр бол өөр байгаа хгүй те бүр нөгөө нэг бүр судалгааны төвшнгөөс ажиллана нь бас тийм олон биш байдаг болоо тэгээд ингээ ажиллаад үзсэн чинь болт юм биш үү гэдэг байдлаар хүмүүстэй хуваалцахыг зорьсон. Тэгээд та бүхэн маань ямар ч лээс урьдлага хүлээж аваад ирээд сайхан нээлттэй ярилцсанд маш их баярлалаа. Иймэрхүү одоо юу гэдгийг байгаа бүтээж аргаар те контентээр дамжуулаад илүү нийгмийн сэтгэл зүй янз бүрийн зорилттой бүлгүүдэд хандсан хандлага болон сэтгэлгээ те зан үйлийн эерэг өөрчлөлийг авчирхаар одоо хийхтэй контентууд бас олон олноор төрөөсөө ялангуяа нөгөө цаг үеэ мэдэрсэн гэдэг шиг аудит бол энэ контентын хэрэглээ олон өсөж байна те. Тэгэхээр бол илүү бас зөв талаас нь их үр дүнтэй сайн одоо гарах тал дээр бас жоохон ч ихсэн туршлага болох болов уу гэдээ бид нар ярилцлаа. Тэгээд та бүхэнд бас тодорхой хэмжээний бас санаа өгсөн байхаа гэж найдаж байна. Тэгээд миний хувьд бол ингээд энэ яриагаа өндөрлөе жаргаая гэж бодож байна. Та бүхэн магадгүй тэгээд бид хэдийн одоо яриан сонссон нөө бидний контентыг үзээгүй маш олон хүмүүс байгаа бох тийм. Энэ яриаг дууссан гут нь үзхийг хүсэж байгаа юм мэдээж тэгээд доор нь мэдээж нөгөө контентын линкүүдээ оруулаад тавьчих واخ. Тэгэхээр яг бидний яриадсан юм ерөөхдөө нэг бас ойлгох байх л та. Тэгээ санаа шүмжээ бас өгөөрэй тий. Санаа шүмжээ өгөөрэй чөлөөтэй. Чөлөөтэй шүү гэж хэлмээр байна хаа. За тэгвэл өндөрлөхөдөө бүгдээрээ. Тэгээ. За educated talk-тэй ямар ч хэлсэн өсөлт хөгжлийг авчирхаар зорж байгаа хүмүүс байгууллагууд те ямар ч салбарын мэрэгчлэнүүдэд зориулаад бид нар за нэг ийм байдлаар ажиллаад үзлээ энэ аргачлалыг та бүхэн туршаад үзээч ингээд шинээр ажиллаад үзэх юм бол тодорхой хэмжээгээр үр дүнтэй өмнөхөөсөө илүү сайн байгаа юм шүү инновац шингээж чадж байгаа юм шүү гэсэн тэр кейсүүдийг авчираад тийм мэрэгчлэнүүдийг ураад би бол ерөөхдөө энэ ярилцлагад орж байгаа хүмүүсийг бас тодорхой хэмжээгээр одоо нөгөө инноваторууд гэх юм уу шинийг санаачилж байгаа, эрэлхийлж байгаа шинэ арга аргачлалыг нэвтрүүлж байгаа хүмүүс гэж томьёолмоор байгаа. Тэгээд ийм одоо зочдтойгоо ярилцдаг энэ контентын маань энэ удаагийн дугаар ингээ өндөрлөж байна. Тэгээд та бүхэн сайн хэлсэнчлэн бидний ярилцсан тийм энэ кейс болж байгаа контентуудыг маань бас үзээрэй. Мөн энэ удаагийн цувралаар юу ах вэ? Энэ дугаараар
ярьсан одоо нөгөө нэг гол point болоод байгаа энэ судалгаа тий судалгаатай холбоотой бас бид нэр тусдаа нэг тийм дугаар гаргасан тий тэрийг бас сонирхож үзээрэй гэж та бүхэнд уриалмаар байна. Бусад бас мэдээж хэрэг дугааруудыг маань үзээд санал сэтгэлээ хуваалцаараа бид нэр илүү сайжруулад илүү хэрэгтэй л тий контентыг арга аргачлалыг хуваалцахыг зорж байна. За маш их баярлалаа. Бүгдээрээ баяртай. За баярлалаа. Баярлалаа.